Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулгад нийцүүлэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаа нийтийг хорооны тоо, бүтэц бүрэлд хүн, хорооны ажиллах журам, хурлын зөвлөл, төлөөлөгчдийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, тэмдэг хэрэглэх журмыг хэлэлцэн баталлаа. Тухайлбал аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хуралд нь тэргүүлэгч гэсэн бүтэцгүй болж зөвлөлтөй ажиллахаар болсонтой холбогдуулан хурлын зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Цаашид зөвлөл нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны бэлтгэл болон шийдвэрийн бэлэлтийг хангуулах, иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлтэйгээр хууль болон журмаар олгосон эрхцэн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм. Харин ажилсан туршлага мэргэжил чигүүргийн хийх хүрээнд төлөөлөгчид 7 бодлогын хороод духаагдан ажиллахаар болсон юм. Ингэснээр хороод зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжиж, төлөөлөгчдийн үйл ажиллагаа тогтмолж ийн гэж үзэж байна. Тэргүүлэгч гэдэг бүтэц байхгүй болсонтой холбогдуулаад өдөр тутмын үйл ажиллагааг манай тэргүүлэгчид бас сангаж хурлын ажлын албаны үйл ажиллагааг бас сангаж ажилладаг байсан. За энэ бүтэц бүрэлдэхүүн байхгүй болсноор хороодын үйл ажиллагаа нэлээд идэвхжих хэрэгтэй. За хороод бол бас мэрэгжил, чигүүрэг, ажилтсан туршлагаараа манай төлөөлөгчид 7 хороонд хуваагдж байгаа. За нийгмийн бодлогын хороо, төсөв санхүү эдийн засгийн хороо, за байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хороо, за нутгийн удирдлагын хөгжлийн хороо, цахим бодлогын хөгжлийн хороо, үйлдвэржилт эд бүтцийн хөгжлийн хороо, газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн хороо гэсэн 7 хороонд манай төлөөлөгчид нэг төлөөлөгч 2-оос доошгүй хороонд харьяалагдаж ингэж ажиллана. За ер нь бол цаашдаа 2022 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөнд бас хороод нэлээд шахуу ажиллахаар бид аймгийн иргэдийн хурлын ажлын алба боловсруулсан байгаа. За хороод өнөөдөр байгуулагдсанараа хийх ажлынхаа төлөвлөгөөг тусгайлан гаргаж хэлэлцээд батлаад за үүнийхээ дагуу ажлаа зохион байгуулалт явуулна гэсэн. За ер нь бол хороодын үйл ажиллагаа идэвхжин дээрээс нь зөвлөлийн үйл ажиллагаа нэлээд бас идэвхтэй явах. За өөрөөр хэлбэл төлөөлөгчид маань энэ хурлынхаа үйл ажиллагаанд байнгын оролцох юм зайлшгүй шаардлага болж байгаа, бий болж байгаа. За аймгийн иргэдийн хурлын хуралдаан бол улиралд 1-ээс доошгүй буюу жил 4-өөс доошгүй хуралдаж байгаа. Тэгэхээр төлөөлөгчдийн үйл ажиллагаа бол байнгын тогтмол болж байна гэж ингэж ойлгож байгаа. За үүнтэй уялдуулаад бас Монгол Улсын их хурлаас баталсан хууль журмын дагуу төлөөлөгчид бас үйл ажиллагааныхаа зардал тодорхой хэмжээний санхүүжилт тусах гаруулж байгаа. За мөн хороодын үйл ажиллагааг бас ажлын албаны төсөв санхүү дээр бас нэмэгдүүлж хороодоо идэвхжүүлэх талаар за бас хурлын дарга ажлын албаны бас ярилцж байгаа. Түүнчлэн орон нутгийн чигүүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн сангийн журам батлах тухай аймгийн онцгой комиссийн 2020-оос 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай илтгэлүүдийг хэлэлцлээ. Дээр хэлэлцэн асуудлуудтай холбогдуулан төлөөлөгчид үг хэлж санал бодлоо илэрхийлсэн юм. Цаашид аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан улиралд 1-ээс доошгүй удаа хуралдаж, аймаг орон нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх үйс бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллах юм а.